За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрийн уншлага эхлэх гэж байна. Уншлага өдрөх сонсох өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сонголтоор ийм 3 хөзөр сонгогдсон байна. За тэгээд хөзрөө сонгоод доорх хэсгээс өөрийн сонгосон хөзрийн уншлагыг сонсноо. За жоохон сонгох хугацаа өгөөтгий. За өнөөдөр 1-р группийг энэ хөзрөөр 2-р группийг энэ хөзрөөр 3-р группийг энэ хөзрөөр уншихаар сонгогдсон байна. За хөзрөө сонгогдсон гэж найдаад уншлагандаа орё. За сонголтын үзрийг өнөөдөр энэ дээр нэг тавиад. За сайн харагдахгүй л энэ стикерээр сонгосон хөзрөө таних бахаа гэдэг ингээд. За уншлагандаа орчие. За өнөөдөр манай 1-р группийнхэнд ямар руу ертөнцөөс илгээгдэж байгаа мессеж мэдээлэл юу байх вэ гэдгийг хөзрөөс авч хүргье. За surprise гэсэн хөзрийг сонгосон байна. За энэ нь болохоор ер нь нөгөө амьдралыг өдөр болгоныг surprise байлгая гэж байгаа байхгүй одоо энэ хөзрийн тайлбар дээр ярил л да. Ordinary every day with surprises. Give the freshness alive гэж байгаа байхгүй alive гэдэг. Тэгээд нөгөө нэг юунд өдөр бүрт surprise барих нь өдөр бүр өөрөө угаасаа surprise юм. Тэгээд тэрийг нөгөө нэг шинэлэг байлгахын тулд ингэж харьцаагаа дандаа өдөр болгон шинэлэг байлгахын тулд бие биендээ ингэж нөгөө нэг surprise барьжээ гэж байгаа байхгүй юу? За тийм хөзрийг сонгосон байна. Surprise барьжээ гэсэн үг шүү дээ. Өдөр бүрийг шинэлэг байлгахын тулд. Surprise нь болохоор амьдралыг одоо гоё чимгэлж өнгөлдөг болохоор шинэлэг өдөр бүрийг шинэлэг байя гэсэн санаа хэлэх. За 1-р группийнхэнд маань зориулсан хөзрийг гаргаж өгнө үү. За 1-р группийнхний маань одоогийн энерги уншлага ямар зүг чиглэл рүү юу хийж байгаа хүмүүс вэ гэд үзье. За бие биендээ л ёстой сюрприз бариад л одоо хамтдаа кино шив үздэг юм уу? Одоо хамтдаа гоё нэг тийм тоглоомын төвд очиж тоглодог юм уу? Маш их тийм аз жаргалтай байгаа хүмүүс байна. Тэнд айгүй баяр баясгалантай энд хамт нөгөө юу яасан хамт гоё явж гадуур гарч цагийг хөвгөлтөө зугаатай өнгөрүүлсэн байх магадaltaй. За байга хэдийгий гэж ингээд тохироод ярьж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр гоё хамтдаа гоё тоглодог ч юм уу, тэн дээрээсээ гоё аз мөнгө төгрөг хождог. Тэгээ яг нэг зарим хүмүүс тэрэн дээр жаахан дургуслаа илэрхийлээд одоо хамтдаа таярыг нэг 2 хүний тухай гарах гэдэг нь л да нэг хамтдаа бие 2 биентэйгээ хамт зугаалаад хамт гадуур яваад инхээр зарим хүмүүс тэрэн дээр жаахан уурлаж дургуцаад байна. Одоо гэр бүл нь байт юм уу, найз нөхд нь байт юм уу? Зөвхөн хоёулахнаа юм аз жаргалтай юм байгаад нь. Тэгээ үнэхээр маш гоё. Яг 2 хүнийхээ тухайд бол маш гоё аз жаргалтай цагийг гоё өнгөрүүлж хамтдаа кино шив үзэж байгаа юм уу? За тэгээ сайхан хоолнд хамт ороод айгүй тэр энэ дээр тэр айгүй эмэгтэй хүн бол маш их баяртай тийм жаргалтай байна. Энэ 2 хосуудын харилцаа нэг залуу хосуудын харилцаа ч юм уу эсвэл ингээд гэр бүлдээ сюрприз бариад хамтдаа болцоод гадуур яваад ингээд цагийг сайхан өнгөрүүлж байгаа маш их аз жаргалтай байгаа хүмүүсийн тухай уншлага болж байна да. Хоорондоо тун аз жаргалтай байна. Гэтэл яг энэ дээр нэг жаахан дургуслаа илэрхийлсэн хүмүүс бас дундуур нь байна. Тэг жоохон юмны шудраг үннийг тогтоох гэсэн энд нэг шудраг бос байна. Таарын юм байгаа чинь зарим хүмүүсийн дургуцал игдүүцлийг хүргээд тэгээд жоохон шудраг бос байна.
гэсэн тийм ойр хавийн хүмүүсийн тийм бас бодол юм байна. Дундаас нь тэгж орж ирж байна. Ер нь нэг залуу найз охиныгоо ч юм уу дагуулад гадуур яваад тэрнтэйгээ хамт цагийг сайхан өнгөрөөгөөд хөгжилдөж байгаа хоёр л байна л да. За нэг тиймэрхүү юм үзүүлж байна. Одоо найз охиныгоо гэдэг юм уу, наад залуугаа гэдэг юм уу, чихтэйхэн гоё хайрлаад ирэх дураар нь их тийм гоё байж байгаа хүмүүс л байна да. Тэгээ тэр нь угаасаа гэр бүлийн эхнэрээ ч вэ, нөхрөө ч вэ ер нь тийм гоё сюрприз бариад амьдралдаа гоё шинэ гоё уурамсгал оруулаад гоё ад жаргалтай цагийг өнгөрөөж байна. Тэгээ хамтдаа кино шив үзэж байна. Их жаргалтай улсууд байна оо, их сайхан явна. Тоглож зугаацж наргиж байна. За тэгвэл энэ улсуудад үгөх ямар нэгэн зөвлөгөө гэж байна байх уу? Оо байхгүй дээ. Гэр бүлтэйгээ аз жаргалтай гоё байх нь одоо гэр бүл хайртай дотны хүмүүстэйгээ цагийг хамт сайхан өнгөрөөгөө гэсэн зөвлөгөө юм байх та. За тийм юм байна. Байхтаа ч гэж ер нь тэгж л байна. Гэхдээ тийм олон сонголт бас тий байж болохгүй шүү гэж байгаа юм. Одоо энэ магадгүй гэр бүлээсээ гадуурч бас биш юм аа. Тийм гэр бүлтэйгээ л байна л да. Гэр бүлээс өөр тийм олон сонголт ер нь байхгүй. Гэр бүл хамгийн чухал шүү гэж анхааруулга ирж байгаа юм байна шүү. Гэр бүл хайртай дотны хүмүүс хамгийн чухал шүү гэсэн анхааруулга ирж байна. За байгаа гэхэд гэр бүлээс гадуур хин нэгэнтэй ингээ ганц хин нэгэн бүсгүйтэй ч юм уу ингээ гадуур эсвэл хин нэгэн залуутай ганц ингээ гадуур ингээ цагийг айгүй хөвгөлтэй жаргалтай ингээ өнгөрөөж байгаа хүнд бас нэг сануулга ирж байна. Гэр бүл ер нь хамгийн чухал шүү гэсэн. Тийм олон эргэлзэх санаа бодол юу бол байхгүй. Сонголт бол байхгүй. Гэр бүл хамгийн чухал шүү гэсэн тийм анхааруулгатай. Өдрөж байна. За. Энэ харьцаанд бол тий бараг энийг сонсож байгаа маш их тийм жаргалтай байгаа байхгүй юу? Маш их жаргалтай. Гэхдээ энд дунд нь бас нэг тийм тэр чамайг хин нэгэнтэй жаргалтай байхад жаахан нэгдүгцэн дургуун хөрсөн, уур нь хөрсөн усуд байгаад байгаа. Магадгүй тэр чинь гэр бүл чинь ч байж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд шүү. Зарим хүмүүсийн хувьд тэр нь гэр бүл нь байж магадгүй. Зарим хүмүүс бол тийм шин залуу хүмүүс бол хоорондоо сюрприз бариад аюу гоё цагийг хөвгөлтэй сайхан өнгөрүүлж байгаа байхгүй юу? Тэгээс сонголт бол тийм олон байхгүй шүү. Зэн бүлэгт зөвхөн хайртай хүнийг юм уу эсвэл одоо яг гэр бүл хамгийн чухал шүү гэдэг тийм анхааруулга мессеж ирж байгаа. За тийм байна. Тийм бусд хүмүүс ягаад гэвэл энэ таарын тэр аз жаргалтай байгааг ингээд нөгөө нэг дэмжихгүй байгаад байгаа. Тэгэхээр энийг гэр бүлээс гадуур харьцаа байж магадгүй гэж бас нэг харах үндэслэл болоод байна л да. Тэгээд энэ одоо энэ уншлагыг үзэж байгаа хүнд байх одоо нөгөө ингэж байгаа үнэгүй юм гэж одоо нөгөө хулганы хавханд л байдаг гэдэг шиг энэ ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй гадуур зугаацаад өчнөө юм аз жаргалтай байгаа бол тэр ямар ч гэсэн тийм үнэгүй биш одоо нөгөө энэ байдлаасаа болоод хэн нэгний нэг юунд орчих вэ гэж сануулад байгаа байхгүй юу? Юу гэх юм гарт орно гэж хэлдэг нь шүү дээ. Юу гэх юм?
Ямар ч гэсэн үнэгүй юм гэж байхгүй, үнэгүй юм гэдэг бол хулганы хавханд байдгаа гэдэг л энэндээ ямар нэгэн тодорхой хэмжээний энэ зугаатай жаргалтай байгаа юм чинь эргээд чамаг нөгөө асуудалт хийхвэ гэдэг дээр бас юу ирж шүү одоо тий анхааруулгад. Нэг өндрөөс унах ажил гарах вэ гэдэг аахгүй. Гэр бүл чинь байдгийн бол гэр бүлээ тоохгүй гадуур хинэгэнтэй ингэж явж иж нөгөө гэр бүлийн харьцаандаас өөсөв хийх вэ гэж анхааруулга ирж байна. Эцсийн бүлэгт гэр бүл хамгийн чухал шүү. Тийм олон сонголт бол байхгүй шүү гэдгийг сануулад байгаа аахгүй юу. За ийм уншлага боллоо. За 1-р группийнхан маань тийм энэ дундаас хэрэгтэй мессеж хүлээж авсан байхаа гэж найдаж байна. За энэ хөрөд 1-р группийн уншлага ундраллаа. Олон хамтд гадуур явж байхдаа газ жаргалтай юм байна. За. За 2-р группийн уншлага эхлэх гэж байна. 2-р группийн энэ эртний мод гэдэг ийм хүзрийг сонгож, эртний мод гэдэг энэ хүзэр нь болохоор одоо халиваа цаг хугацааг туулаад эртний мод тий хэдэн зуун жилийн настай чим тэгээ эртний мод нэг байдаг газараа ингээд нэг тогтвор сууршилтай ямар ч салхи шуургыг даван туулаад нөгөө байж л байдаг тийм ээ. Хичнээн одоо зүрх сэтгэлд шарах одоо юу гэдгийг баяр баясгал ингээл бүх юм ингээд ээлжлээд ингээд ирж яхад амьдрал чинь өөрөө ерөөсөө тэр тий жаргал зовлонгийн л ингээд нийлбэр нь амьдрал юм чинь. Тэгээд ямар ч цаг үед нөгөө байр суурь алдахгүй ганхашгүй тэгээ байж идэг эртний мод гэсэн хүзрийг сонгосон байна. За тэгээ уншлахыг болно. Бас л хашил маань. Так. За манай 2-р группийнхэн зориулсан 22 төвчөөс илгээгдэж байгаа мессеж юу байна вэ? Тэнд ямар мессеж дамжуулахыг босч байна вэ? Дамжуулаад өгөөч. Эртний мод гэсэн хүзрийг сонгосон хүмүүст. Seven of Wands гэдэг. За нэг зүрх сэтгэлээр нэг жоохон чөлөөтэй илэрхийлэхийг нээлттэй байлгахыг хүсэж байгаа боловч яг хэлж илэрхийлж чадахгүй тэгээл нэг бодол болоод байгаад байна. Нэг жоохон сэтгэл дундуур асуудал байна. Тэгээд магадгүй энийг эмэгтэй хүмүүс үзэж явах магадлал маш өндөр юм байна да. Тэгээд нөхөртөө ч юм уу одоо тэр найз залуутай ингээд өөрийн дотор болж байгаа ингээд нөгөө сэтгэлийнхаа ингээд өгд болж байгаа юмыг ингээд хилэлцээд ярилцъя гэдэг ихээр нээлттэйгээр ярилцаж чадахгүй магадгүй тэр нь ингээд нэг жоохон тэмцэл болоод байдаг гэсэн үг шүү. Тэгээд нэг сэтгэлдээ хадгалаад яваад байдаг.
хэлэхээр хэрүүл болчих гээд байдаг. Уул нь ингээд нэг айгүй сайхан ингээд нэг ярилцахыг хүсэж байгаа байхгүй юу? Манай энэ үзэж байгаа хүмүүс маань. Сайхан ярилцахыг хүсэж байтал эсрэг талын хүн маань зүгээр нэг яриаг чинь сонсож, яриаг чинь ойлгонд хүлээж авна гэхээсээ илүү энийг хэрүүл тэмцэл талдаа болгоод ингээд магадгүй ингээд нэг хүчээр ингээд нэг асуудлыг шийдэх гээд байдаг. За тийм харьцаа. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг сайхан ярилцах юмсан гэд ингээд бодож идэг. Тэгээд сэтгэлийн үгээ ингээд илэрхийлээд ингээд бүрэн дүүрэн ярьчих чадахгүй тэрэндээ ингээд уягдчаал тэгээд нэг жоохон шаналал бодоол байна. Мөнгө төгрөг санхүүгийн байдал дээр хэрэг би боломжтой болвол итгэл дүүрэн өөртөө итгэл дүүрэн болвол бараг өөрийгөө чөлөөлөөд зүгээр эндрэс ингээд заримдаа ингээд одоо энэ байгаа харьцаанаасаа гараад явах юмсан гэд хүсээд байна. Гэтэл ингээд яг мөнгө санхүүгийн байдал дээр жоохон ингээд уягдчихад яг ингээд одоо боллоо гарлаа саллаа ч гэдэг юм уу одоо эндээс ингээд энэ харьцаатай хүнээсээ л холтлоо гэхэд би яг ингээд нэг цаашид яг яах вэ гэдэг дээрээ жаахан эргэлзээд байна л да. Өөрийгөө мөнгө санхүүгийн хувьд нэлээд баталгаатай болгочоод тэгээ явмаар байна ч гэдэг юм уу тэгэж бодоод ах юм. Гэтэл зарим хүмүүс энэ харьцаан дээрээс одоо нэг жирэмсэн өндөр болцсон юм. Эмэгтэй хүмүүс байлаа гэхэд жирэмсэн болцсон. Тэгээ яахаа шийдэж чадхаа байсан. Байдалд ч орцсон хүмүүс байгаа даа. Тэгээ энэ харьцаагаа цаашд нь ингээ үргэлжлүүлэх гэхээр хийлж яриад нэг гоё ив зүгээр ярих гэхээр хэрүүл урвал болчоод аливаа асуудлыг ингээд нэг хүчээр яагаад гэдэг нэг эсрэг талын хамтрагч маань тиймэрхүү байгаад байдаг. Тэгээд нэг хүлцэнгүй ингээд нэг байх гэхээр бас нэг өөрөө бас нэг тэр мэдээж өгч хүлэн зөвшөөрөх үү тийм. За нэг тиймэрхүү байдлын юм уншигдаж орж ирж байна шүү. Pentacles. Тэгээд яг ганцаараа ингээд гараад явхад бас болно доо гэл өөрөө ажиллаж хөдөлмөрлөд явхад бас болохгүй юм байхгүй дээ гэж бодож байна. Энэ зарим хүмүүс нь энэ дээр бас жирэмсэн хүмүүс байгаа даа л да. Юу гэж байх вэ? Энэ доо сонсож байгаа хүмүүс бас ганц нэг цөөхөн хүмүүс бас жирэмсэн байгаа л баг. Тэгээ энэ өрөө хөхтэй бодоод цаашд өөрөө ингээд ажиллаад хөдөлмөрлөд явбал болох уу гэдэг дээр айгүй эргэлзээл байх юм. Энэ харьцаагаа их сайхан болно гэж бодож ирсэн бодол маань ингээд нэг нурчаад байгаа байхгүй юу? Сүүлдээ нэг жоохон хүчээр юмыг асуудлыг шийдэх гэдэг нэг хүн эсрэг хүн маань нэг тиймэрхүү сайхан ярилцаж ойлгуулж сэтгэлийг ингээд сэтгэлийн үгийг сонсно ярилцсан ойлголцсон гэхээс илүү. Тэгээ ажилд хөдөлмөрлөд ингээ явхад болно шүү дээ. Ер нь бол болно доо ч гэж бодож байна. Тиймэрхүү талын шийдвэрээ гаргах гэж ах шиг өндөө бараг. Өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангаад жоохон баталгаатай тийм найдвартай санхүүгийн байдлыг ингээд хүсэж байна. Тийм. Санхүүгийн байдал нь баталгаатай бол бүр шийдвэр гаргахад айгүй амар одоо нөгөө өөрт нь айгүй тийм амар байгаа даа л та. Тэгээд ер нь энэ харьцааг орхиод явъя да гэдэг дээрээ баг ингээд нэг шийдвэр
гаргах гээл ингээд бодол болцсон хүмүүс байгаад байна л да. Ер нь яг тэгтээ нэг талдаа болоогүй байна. Бодож байна. Яаж мөнгө санхүүгийн байдлаа баталгаатай болгож эндээсээ ингээд харьцаагаас энэ сал харьцаагаас гарч явах уу гэдэг. Энэ нэг торонд орцсон юм шиг энэ хэцүү нөхцөл байдлаас гарч явах уу гэд. Уул нь бол ингээд гараад явах бол чөлөөтөл байна л да. Гэтэл ингээд нэг өөрөө шийдвэрээ гаргаж гарч явж чадахгүй байгаа л байна л да. Тэрэн дээр яг л ингээд ерөөсөн мөнгө санхүүгийн байдал дээр ингээд гацчихад байгаа хүмүүс байгаа тоххой юу. Түүнээс тэр хайр сэтгэлийн харьцаа юм уу тэр хүнтэй яах вэ гэдэг тал дээр ерөөсөн биш. Тэр хүнтэй бол бараг ингээд нөгөө шийдчихэд ер нь эндээс явах нь зөв гэж ингээд бодчиход тэгээд гараад явах гэхээр жоохон мөнгө санхүүгийн байдал дээр ихтгэлгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгээд дуулан гараад явах тийм одоо өөрөө ч одоо тэнгэрийн эрт шиг юм байна шүү дээ. Тэгээд өөрийгөө хүчээр нэг жижигхэн торонд хүчээр ингэж багтааж аваачиж хийчээд байна шүү ер нь бол. Бүгдийг шинээр эхлэхэд өрөөсөө тэгэж мөнгөтэй ч мөнгөгүй ч болно шүү дээ. Жир 90 сар болгон ч гараад ажилд орол тэгэл юу игээл тэгэл болгочих шүү дээ ер нь. Энэ зөндөө боломжууд гараад ирнэ. Ямар ч гэсэн өөрийг чинь нэг энэ хүндэлтгүү, ерөөсөө өөрийг чинь нэг тийм хүндлэлгүй газраас л явах гээд байна л да. Ямар ч хүндлэл байхгүй болчих тэнд бол угаасаа. Тэгээд өөртөө хайртай вэ. Өөрийгөө хайрлаа, өөрийгөө хайрлах сонголтоо хий гэж өдөр бол хэлж байх юм. Бүр эргэлцсэн шийдвэрээ гаргаж чадах юм. Яасан дээр мөрөө гээл бодоод байгаа бол тэр хүнийхээ нэр мэрийг хэлээд өөрийнхөө нэр мэрийг хэлээд сайхан хоёрын уншлага авч эргэлзээгээ арилгамаар л юм байна да. Гүйл дэмий шаналгаал тэгэл мөнгө төгрөг бодоол тэгэл өөрийгөө зовоогоо суугаад байна да нэг хүн. Нэг хүн гэж нэг хэсэг л хүн байгаа л та. Тэрнийхэн зарим жирэмсэн хүмүүс ч баг шиг. Энэ уншлагыг ихэнх нь эмэгтэй хүмүүс үзэж байгаа шиг байна. Тийм асуудлыг нэг жаахан хүчээр шийдэх гэдэг тийм нэг эр хүнээс л нэг холдож молдож явах гал шийдвэрээ гаргаж чадахгүй байна да. За тийм уншлаг боллоо. 2 дугаар группийн уншлага маань ийм уншлага боллоо. За та хэд маань тэгээ зөв шийдвэрээ гаргаарай гэд хүсэж байна. За 3 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. За 3 дугаар групп маань ийм хөөрхөн шидэд хар мууж байгаа мó хашийн хэлэх ганган мууж байгаа юм да. Ганган хөөрхөн муужгааг. За тэгээд энэ Spark гэдэг тэг хөзрөө тайлбарлав. Spark гэдэг өдөр бол одоо нэг юу юм амьдралын одоо хүсэл тэмүүлэл нь болохоор өдөр бүр нэг амьдрах эрч хүч цогийг асааж бадрааж яхахыг хэлж байгаа байхгүй юу? Хайрын илэрхийлж гэсэн өдөр бүр бие бинийгээ цэнэглэж өдөр бүр хүсэл тэмүүлэлтэй байхыг хэлээд байгаа байхгүй юу? Нэг яахан хэвэн болоод нэг амьдрал нэг урсгалд ороод нэг тийм сонирхолтой сайхан байхгүй тэгээл нэг урсгалаараа болоод явждаг тийм хүмүүс сонгоцсон юм уу да. Тэгэхээр амьдралыг одоо нэг хамтдаа болгохын тулд өдөр бүр тийм хүсэл тэмүүлэлтэй бие биенийхээ очийг асаадаг тийм харьцааг илэрхийлсэн хөзрийг сонгосон байна. За манай 3 дугаар группийнхнийг сонгосон хүмүүст Орбоо ертөнцөөс яг ямар мессеж дамжуулах вэ? За ямар үг мессеж дамжуулах вэ? За тэр
чорны юм их олноор унчлаа. Энэ олноор унчаар бас сонгож болохгүй байж байгаа. Энэ бол зүгээр унсан. За хөзрүүд минь жоохон эмэг зэгцтэй нэг дараалалаараа гараад ирүүлэх зүгээр шүү. Тэгэхгүй хэд олноор ч замбрааг болчихгүй даа. За нэг амьдралын нэг жаахан ирч хүчгүй болцохоо. За энэ амьдрал гэрэл гээгээ ер нь байна уу гээл. Би ер нь яагаад нэг жаахан иймэрхүү одоо нэг өөрийнхөө нэгсэндээ хувь тавиланд нэг жаахан юу яагаад байна. Өөрийнхөө хувь тавиланд жаахан нэг эргэлзээд одоо яагаад миний амьдрал нэг жаахан иймэрхүү байна гэдэг ингээд бодоод байгаа байхгүй юу. Тэгээ ингээд гэрэл гээгээтэй амьдралынхаа одоо нэг гэрэл гээгээтэй өнцөж явах одоо тэр дарахаа нэг жоохон амьдрал нэгin хэвийн хэмнэлд орчоол тэгээд нэг амьдралаа нэг жоохон шинээр өөрчлөхийг хүсээл дотроос нэг жоохон өөрийгөө нэг яг энэ миний ингээд нэг байх ёстой амьдрал мөн үү гэдэг ингээд эргэлзээ үсээл тэгээд уул нь яг өөрт чинь ингээд нэг гэр бүл бол байгаа гэр бүл одоо үр хүүхэд байт юм уу ажил төрөл байт юм уу ингээд мөнгө санхүүгийн хувьд бол ингээд тийм боломжтой гэр бүл байгаад байгаа байхгүй юу. Тэгтэл нэг юм өөрчлөлт оруулахыг хүсээд амьдралдаа яг нэг тийм бүрэн дүүрэн сэтгэл хангалуун биш байгаа даа. Нэг ёстой нэг амьдралаас нэг л юм дутуугээд заримдаа энэ байгаа газар дээр одоо ингээл байгаад тахаар юу ч өөрчлөгдөхгүй юм шиг санагдал нэг тийшээ ингэж явж нэг тийм ирч хүчийг олмоор санагдаад байна. Нэгin хэвийн хэмнэлд орчхоод байгаа байхгүй юу. Тэгээд нэг өөрчлөлт нэг арай өөр юм хүсээд энд магадгүй ганц би ээжүүд гэдэг юм уу ганц би аауд гэдэг юм уу үзчих магадaltaй. Тэгээд амьдрал бол уул нь болж л байна тийм гэр үр хүүхэд байна. Тэгээд ажил төрөл бол байна гэдэг ингээд бодож байгаа. Яг тэр газараас энэ өдөрч юм байх гэсэн. Тэр газараас энэ байгаад ингээд дасал болсон газараас нэг явж нэг амьдралтаа өөрчлөлт оруулахыг хүсээл ингээд байгаад байна л да. Тэр өөрийгөө хайж олох. Яг энэ байгаа газар ингээд байгаад тахны яг миний амьдрал ер нь зөв үү гэх нэг тийм эргэлзээ гараад үсчихсэн. Тэгээд нэг явмаарч юм шиг санагдаал. За нэг тиймэрхүү байгаад байх шиг байна да ер нь. Ганц би ээж аавууд үзээ тэгээд амьдралын яг гол юм нь одоо яг би хичнээн ажилтаа ингээд үр хүүхдтэйгээ ингээд өөрийгөө болгоод ингээд болж байгаа ч гэсэн одоо нэг тийм бүрэн дүүрэн гэрүүлэх хүсэж байгаа байхгүй юу. Одоо нэг амьдрал нэг талын дутуу нэг тийм байгаад байгаа болохоор бүрэн дүүрэн гэрүүлэх хүсэж байна. Нэг жаахан ад жаргалгүй санагдаад тэгээд нэг хамттай амьдралд ингээд нэг хоёр биенээ тушиж тулаад нэг ингээд амьдралд хамт оролцоод нэг гэсэндээ хань ижилэл хүсэж ийн гэсэн үг. Нэг хань ижилгүй яг ингээд энэ чигээр ингээд ганц би амьдралаараа ингээд амьдрах нэг жоохон утгагүй санагдаад байгаа байхгүй юу. Бүхэл юмд ингээд хамтдаа оролцох нэг нөмөр нөөлөг амьдралд нэг хань ижил нэг тийм
эр хүний нумар нөөлгийг хүсээд тэгээд хамтдаа бүхнийг ингээд нэг даван туулах, үлдсэн амьдралыг хамт туулах тийм хүнийг нэг эрэлхийлээд байна л да. Тэгээ одоо яг энэ байгаа газар ингээл байгаад ивэл хэн намайг одоо эндээс олж ирэх үдээ. Тийм болохоор би өөрөө хөдлөх ёстой юм болов би өөрөө ингээд нэгсэндээ жоохон гарч явах ёстой юм болов тэгжээж магадгүй сайн ажилтай болох боломж олдох юм болов гэл ингээл. За тиймэрхүү янз янзын бодоод сун шүү ер нь. Эндээс хамтдаа тэмцээд байх байх хамтдаа нэг тийм цагийг сайхан өнгөрүүлээд хань нэг төшөө тулгуур болоод нэг тийм сэтгэлээрээ хин нэг хайгаал байна да. Нэг сэтгэл сайтай хүн нэг тий. Одоо тэр хүний мөнгө төгрөг зоох ёстой хүн гэхээс илүү нэг сайхан сэтгэлтэй намайг нэг хайрлаад нэг надад нэг төшөө тулгуур нөмөр өгнө болчих. Тийм магадгүй айхтар ирч хүчтэй тийм айхтар залуу хүн биш байсан ч их хөдөлмөрч тий. Одоо тэр би хэлбэр дүрсэн ч одоо өнгөж тэгээд хөдөлмөрч тэгээд нэг сайхан сэтгэлтэй тэгээд амьдрал тань болчих хүнийг хагаад байгаа байхгүй юу? Тийм залуу малуу биш байсан даа ч яг л гэдэг. Ер нь нэг амьдралын гоё тийм ноён нуруу нөмөр нөөлөг тий төшиг хайж гин. За тиймэрхүү тэр хүн нэг юм гоё ингээд нэг ажиллаж хөдөлмөрч тий нэг баг ч гэсэн ингээд ер нь юмыг ингээд нэг тав багаар хийгээд ингээд байдаг. Айхтар оожтоос их мөнгө төгрөг олж ирж ингэж нэг айхтар яадгүй маа гэхэд ингэж амьдралыг тэтгэээс үүдүүлгдгүй маа гэхэд ингээд гоё хөдөлмөрч зан чанартай хүнийг илээд үзэж байна л да. Тэгэл хамтдаа юу ч байсан ингээд мод ногоо цэцэг тариад ургуулад хамтдаа ингээд нэг өөрсдийнхөө байх орон зайг ингээд хамтдаа бүтээлцэх. Магадгүй гоё энэ ингээд нэг гоё хөдөө орон нутагт тий. Өөрөн гэсэн одоо ингээд ногоо жимсээ хамт тариад байт юм уу? Нэг тийм амьдралын тухтай тавтай орчныг тэр хүнтэйгээ хамтдаа энэ нэг тийм хүн гараад ирдэг бол нэг одоо тийм тухтай тав тухтай орчныг хамтдаа бүтээгээд ингээд өөрсдийнхээ гараар ингээд бүхнийг ингээд тий хамт хийгээд явах юмсан гэдэг. Тэгээ тийм хүний эрэлт одоо ингээд одоо гарахгүй бол намайг одоо энэ яг энэ байгаа газар дээрээс минь одоо хин олж ирэх вэ гэдэг ингээд бодоод энэ ер нь яг миний байх ёстой газар мөн үү гэдэг ингээд байгаа газарлаа бас эргэлдэж байгаа. За тийм л уншлаг болоод байна да ер нь. Одоо нэг гэсэнтэй ингээд нэг амьдралд ингээд нэг жоохон гуниг тийм үед нэг ингээд нэг амьдралд нэг оч асаагаад тий хамтдаа бас хоёулаа болно гэж ингээд нэг гоё сэтгэлийн дэм өгөх хүнийг хайгаад байхгүй юу? Тэгээд тэрийг сонгосон хүчрч гэсэн тийм сэтгэлийн дэм одоо бие биендээ урам зориг өгч хамтдаа ингээд амьдралыг өдөр тутамдаа ингээд бие биендээ сэтгэлийн дэм өгж амьдралыг гоё илүү өнгөлөг гэрлэгээтэй тийм хүсэл тэмүүлэлтэй болгоё гэд нэгэсэндээ амьдрал нь ингээд нэгin хэвийн урсгалд орчоод тэгээд тэрнээсээ нэг гарахыг хүсэж байгаа. За тийм нэрэг байна. За тэгээд энэ хорвоо ертөнцөөс танд ингээд нэг асууж үзлээ ингээд ямар зөвлөгөө байна. Яавал одоо тэр хань ажилтай хүсэж байгаа тэр учрах вэ гэх. Тэгэхээр болохоор энэ хөзрийг сонгож гарч ирж байна. Тэгэхээр магадгүй та ингээд өөрөө мөнгө санхүүгийн боломжтой амьдрал сэтгэл ингээд тэр тал дээр ингээд хангалуун байгаа бол ингээд яахан ядарсан зүдэрсэн тийм үр хөвгттэйгээ нэг жоохон зовж яваад нэг жоохон тийм ядарсан зүдэрсэн хүнд ингээд одоо ингээд жоохон өглөг өгвөл зүгээр байна. Тийм жоохон өглөг өгвөл энэ ч одоо нэг аливаа юм чи нэг та ганцаараа ингээд амьдралдаа ингээд дүүрэн сангалуун сайхан байлаа гэхэд дутж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тийм хүмүүс жоохон ч ихсэн ингээд өглөг өгч ингээд нэгсэндээ өөрийнхөө нэг савны хэмжээг зай гаргах байхгүй. Таны ингээд сав ингээд дүүрэн байна. Тэгээд өөрийнхөө савны хэмжээнд жаахан ядуу зүдүү хүнд ингээд өглөг өгснөөрөө танд одоо шинэ хүсэл, шинэ хүн одоо орж ирэх
орон зайг гаргаж өгч байгаа байхгүй юу? Тэгвэл нөгөө дүүрсэн савн дээр юм орж ирэхгүй. Тэр нь одоо ингээд хичнээн мянга хүсээд ингээд нөгөө дүүрсэн савнаас чи хальж ингээд тодорхой хэмжээнд гаргаж иж нөгөө хорвоо ертөнцийн өвөө авааны хуулиар гаргаж иж эргэж ингээд нөгөө нэг юм орж ирэх зай завсар үүсэх байхгүй юу? Тэгэхээр тийм талаасаа танд хорвоо ертөнцөөс жоохон тийм хүнд ядарсан зүдэрсэн хүнд жоохон өглөг өгөхийг зөвлөж байгаа. Тэгээд тэгээд тэр нэг сайхан одоо нөгөө гимгүү хатаргал гэдэг шиг тэр хостойгоо байгаа хүмүүсийг ингээд нэг хараал байж идэг биш. Өөрөө хостой болох боломж нь өөрөө миний ядуу зүдээ ядарсан хүмүүс тийм одоо жоохон өглөг өгөхөөс ингээд тэгэхгүй бол одоо танд нэг юм сайхан гэр бүлтэйгээ сайхан халамжтай хантай ингээд харьцаатай байгаа хүмүүсийг ингээд нэг тийм хөндлөнгөөс хараад тэгээд нэг цагаахан хатаархал гэж байдаг шүү дээ. Тэгээд ингээд байгаад байгаа нөхцөл байдлыг чинь өөрчлөхийн тулд өгж байгаа зөвлөгөө бол нэг тийм жоохон өвлгийн юм байна шүү. Тэгээ энэ хүзэр болохоор түрүүн тэг хэлсэн. Амьдрал дээр ч хүч гал цугийг бодрааж ингэж хамтдаа ингэж туулах танд нэг тийм хүсэл тэмүүллийг авчрах хүний хүзрийг та сонгосон байгаа. За таны уншлага ерөнхийдөө нэг ийм уншлага болж байна. Нөгөө хорвоо ертөнцид учиргүй юм гэж байхгүй гэж одоо та бодож болно л дээ. Хүнд өглөг өгөх ямар хамаатай гэж тэгэхээр бас тийм биш байдаг л да. Зай завсар гаргах